эрт үр цагт биш. Өнөө бидний үе жимгээ. Хаа хол Израиль биш харин Төв Азийн Монголд шагдар гэгчээр 7 хүүгийн амьдран суудаг байжээ. Тэрээр Бурханаас имэдэг шодон шудраг нэгэн байлаа. Шагдар орой болон хүүхдүүдэд тойролон суулгаад Библиэс түүхэд уншиж өгдөг уламжлалтай юм замжээ. Хон тогтооно ахнараа. Сайхан байна. Явж агаад л ирлээ. Хоёр ах нь орой бүрлээс хоцроогүй үсттэй. Хоцроогүй. Аав хайчаа нам уушгаар гарсан. Аав тийм аваа. Хоёр ах ирсэн. Эхлүүлнэ. За, аав нь өнөөдөр хүүхдүүдтэй Йосеф биш залуу хоёрыг тухай судалнаа бөмөр. За, Яков гэж нь 12 хүүтэй байна. Өвөнхүү, Рубин, дараа нь Симеон, Леви, Юда. Аваа. Наа чи бидний тухай юм уу? Яагаад бидний нэг хараад байгаа? Миний хүү дуршин сэдэрээс сайхан асуулаа. Энэ ийм өчртэй юм. Аав очирон залуу байхдаа олон хүүтэй бол Яков 12 хүүгийн нэрийг өгнө гэж ярилцсан байхгүй юу? Тэгээд та нарт Яковын 12 хүүгийн нэрээс өгсөн. Харин отхонгүй Бенямин аавынхаа уншиж өгдөг түүхийг сонсон суухдаа өөрийгөө тухайн түүхийн гол баатар болгон төсөөлөх нь боломжтой байлаа. Ах дүүсээ хараад сэтгэлмийн шаналуу. Дүү минь ямар ч том ил болоо би. Эсэтэмээ таны хэлсэн ёсоор бүгдийг суулгалаа. За явж болно. Ах дүүнраа та нар нэг юм анзаарахгүй юу? Юу тэр үү? Бидний яг ясны дараалал суулгацсан байгаа биз дээ. Мэдлээ. Бидний яг багаас нахгуулаад хорогч байгаа биш. Юу л бид нар эцэг Яковтой юу гэж хэлэх юм бэ? Дүү Бенамина алууснаас оронд нь би өөхье. За тэгэхээр хитүүлээ. Эзэнтнийг ирэхээр мөргөж гуйцгаая. Та нарын Египтэд тодолцсон Йосеф чинь би байна. Бурхан намайг уучлсан учраас би та бүгдийг уучлалаа. Бос ах нар минь бос. Хүмүүсээ би бидээ уучлаа. Ийм бүлэд ирсэн Библиэ бол Бурхны хайраа нэгнээ уучиж маргаашийн залуу хамтдаа аяллаа. Надад ч удаа баярлалаа.